Хувцаа баг хайчилсан авж штэ ёо. Яа, so nice. Энэ бүр яг таарчжээ. Зүгээс та нартаа өгч байгаа бяцхан бэлэг юм аа. Тэгээд тийм болохоор энэ бэлгийг маань хүлээж аваарай. Ёо, та нар бэлэн үү? Сайн байцгаана уу? Чи миний телевиз суугтаа давтай морин шин бичлэгтэй давтай морил. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань нэлээд сонирхолтой бас нэлээд entertaining видео бичлэг байх болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр та энэ бичлэгэн дээрээс нь харж байгаачлан одоо анх удаага YouTube хийснээс хойш би одоо инфлюенсери гэсэн одоо нэрэн доор ингээд бэлэг авч үзэж байна. Яа тэгээд цараараа надад энэ пакэж ирсэн. За тэгээд энэ пакэжийн дотор юу байгаа вэ гэхээр 100 евроны одоо үнэтэй гэх юм уу нийтдээ ингээд 100 евроны бэлэг баггүй. Тэгээд энэ дотор бол миний сонгосон хувцаснууд байгаа. За тэгээд энэ бичлэг дээр би та нартаа өөрийнхөө сонгосон энэ юмнуудаа яг газар дээр нь өмсөж үзүүлээ. Тэгээд би яг бодит реакшныг нь та нартаагаа ингээд энэ бичлэгээрээ хамт хийе гэж бодсон байхгүй. За тэгээд энэ ямар учиртай би бэлэг вэ гэдгийг энэ ууд шажигнахаас өмнө гээс тайлбарлаж. За би юу байсан юм? Сайхан миний нөгөө арьс угаасаа нэлээ би угаасаа хураа арьсдаг ярьжсэн шүү дээ. Нэлээ хураашаад тэгээд ингээд өвлдөн минийх ерөн жоохон ингээд холцруулах гэдэг байхгүй юу. Тэгээ нэг вебсайтаас өөртөө болон адронод бас нэг тосмос нэг юмнууд захиалваа. За тэгээд нөгөө вебсайтаа ерөн нэг жоохон аппликейшн таахгүй би тэгээд аппликейшн ингээ ухаа байжсэн чинь инфлюенсерийн програм гэдэг нэг юм байна. Тэгээд инфлюенсерүүдэд бүр зориулсан тусдаа тийм хэсэг мэсэгтэй. Тэгэхээр би яах вэ? Үгэнд дурлаа л. За энийг бүртгүүлчих гэж бодоод ингээд тэр инфлюенсерийн одоо програм юмд нь бүртгүүлбэ. За энэ ямар аппликейшны талаар яриад байгаа вэ гэхээр за би одоо энд ингээд харуулъя. Энэ харагдаж байгаа Yes Style гэдэг ийм аппликейшн. Би энд бас зургийг оруулчихъя. Өөрөөсөө ер нь бол ийм вебсайттэй дээрээс нь бас ийм аппликейшнтэй. Уусаа нэлээд алдартай мэлээ энэ вебсайт. Би бас өмнө нэг хин блэ Коко буйна байлаа нөгөө гоо сайхан арьс арчилгааны талаар бичлэгүүд оруулдаг нэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэр эмэгтэйгийн бичлэгүүдийг үзэж хагаад анх энэ вебсайтын талаар би яг мэдэж авч ирсэн байхгүй юу? За тэгээд энэ вебсайтыг би энэ вебсайтын талаар товчхон гэж яриад байгаа. За ямар учиртай вэ гэхээр гоо сайхан арьс арчилгаа, хувцас сунаар одоо өөр юу гэдгийг гэр ахуйг хэмтчлэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Аз гэлтгүүд нэг доор худалдаалдаг юм онлайн сайт юм байлээ л дээ. Гэхдээ яг гоо сайхнараа илүү хүмүүс төлхөө мэддэг гэж бодож байна. Надад хамгийн таалагдсан нь шүү дээ, энэ вебсайтаас бид нэр одоо Европт ялангуяа амьдарч байгаа бидний хувьд болвол Аз одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд олох амар хэцүү байдаг шүү дээ. Одоо Япон солонгосын дээр бид нэр ингээд хэрэглээд заншчихсан тэр бүтээгдэхүүнээ олоход аюу хэцүү байдаг. Амазоноос яг олж болно. Гэхдээ харьцангуй сонголт айгу багтай байдаг. Тэг жоохон үнэтэй байгаад байдаг санагддаг. Тэгсэн чинь харин энэ вебсайтн дээр бол бүгдээрээ байж исэн. Тэгээд нэг тийм түгээмэл гадуур байдгүй тийм нарийн нандин гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг олох боломжтой гэдэг нь надад айгуух таалагдсан. Дээрээс нь одоо шинэ жилийн урамшуул гэдэг одоо бүр 60 дэх хүртэл хямдарсан. Би болохоор нэг ямар үед нь авсан бэлээ. Ер нь байнга ашигт юм урамшуултай байж байгаа. Тэр нь амар nice. Тэгэл 20 эдэн евроны тосыг би найз залуудаа жишээлбэл 10 евроор тэр тосыг нь авч ирсэн. Тэгээд бас айгүй гоё тос. Тэгээд за тийм байна. Тэгээд энэ нэг вебсайтын ач буйнаар би тэр инфлюенсер програмд нь ороод тэгээд байжсэн чинь харин над руу нэг мэйл ирсэн байт юм. Ингээд энэ хөтөлбөрт ингээд эсэнд баярлаа. Бид нар ингээд тань руу ингээд одоо 100 еврогоор ингээд энэ хувцас авах ингээд эрхийг танд өгж гинэ. Тэгээд та өөрөө ингээд сонголтоо хийгээд ингээд ягаарэ юм худалдаж аваа гэд. Тэгээд би бүр гайхаа шоконд ороод ингээд хүүе би бүр ингээд инфлюенсер болчихж байгаа юм уу гэж би бүр ингээд инфлюенсер болох юм амархан байсан юм уу? Бараг амар баярлаа гайхаа. Тэг нэрээгээсээ тэр нэг код ирсэн мэсээ. Тэгээ би тэр нэг кодыг нь хийгээд үзсэн чинь нэрээгээсээ тэр 100 евро хасагдчихжээ шүү. Тэр миний картнаас гэнэ тэр одоо худалдаа авалтын сагснаас тэгээ би нэг зөрүү 1 евро л төллөө дээ. Тэг хөргөл мөргөлт нь бүр ингээд үнгүү зэгээ бүр үнэн хөөрхөн. Тэгээ би бүр бөөн баяр. Тэгээ нэг 12 дооны юм захиасан баха. За нэг тийм ээ. Тэгээд энэ бичлэгтэй маань хамт байгаараа яагаад гэхээр би одоо хизээний мэдгүй ингээд энэ хувцснуудаа ингээд өмсөж үзүүлж явах явцдаа би одоо өөрийнхөө зүгээс маш гоё одоо kinda бэлэг гэх юм уу тэрийг та нартай энэ бичлэгээрээ зарлах болно. Энэ Yes Style гэдэг энэ юутай холбоотой, аппликейшнтэй холбоотой. За юу. Тэгээ бас өөр тийм энэ аппликейшн талаар тийм юм байвал ингээд жоохон байж байгаад ингээд яриад байв. Яг одоо би энэ юугаа пакэжээ задлахгүй бодвол бүр үнэхээр галзуурлаа. Юу вэ? Зя. Манай өрөө нөхөн нөгөө өрөнд хичээл хийж байгаа юм би тэгээд нэг юм хүн ингээд гэхдээ манай өрөө нөхөн намайг сонсохгүй л галаа сонсон ч угсаа ойлгохгүй л дээ тийм болохоор гайгүй. Гэхдээ нэг юм хүн хажууд байж хаад бичлэг хийхээр нэг жоохон ичих ч юм уу нэг юм байгаад идэм аа. Оо nice. Oh shit яна. Хувцаа баг хайчилсан авж штэ ёо. Зя. За би нэгэ жоохон доошлуулчих.
Зя. Энэ ингээд нөгөө invoice хэлэн хэмжлэх юм байна. Энэ хараа за би энийг хэлээд нэг чинь. Энэ бигээс хэдэн хувцас аваад дээрээс би энэ хэдэн хувцас аваад дээрээс нэг тийм Mac цаг авсан. За би энэ Mac-наас нь төрүүлээд харуулъя. Ой ямар хөөрхий. Ой яа хөөрхий энэ хараа. Ямар хөөрхий. Энэ нөгөө энэ цамц мамцсан дотоороо ингээд яхад өмсгöd айгу юу одоо зүгээр юм ингээд бодоод авсан байхгүй. Дээрээс нь юм бас богинохан юм байна. Тэгэхээр заавал өмнө дотоор яг тахаалдгүй. Тэгээ хамгийн гол нь нөгөө юутэй би яг санаа онлайн шоп ажилласаад ингээд бараага зарах гэдэг юм тийм мэдрэмж төрчлөө шүү. Өөрийгөө ингээд рекорд хийж байгаагаа харсан чинь энэ нөгөө юутай гол нь ийм клевчигний юу гэдэг вэ чинь зөөлөвч. Хөхөвчтэй Mac шиг юм. Цаанаасаа ийм нөгөө өөрөө хатуулгатай гэдэг шиг тийм. За би энийг одоо өмсөж үзнэ заяа. Nice. Энэ бол айгүй хөрх юм байна. Материал нь бас айгүй гоё юм байна. Болж штэ. Тэгээ гоё зузаан материалтай юм байна. Энэ бараг даавн материалтай юм байна л да. Вау. Би ер нь бол энэ Yes style-аас би нөгөө гоо сайхны юм авч ирсанс биш. Юу бол авч байгаагүй байхгүй юу? Хувцас бол авч үзэж байгаагүй байхгүй. Би хувцсыг нь ямар юм бол даа бараг тий нэг шээнээс бол хамаагүй угаасаа жоохон үнэтэй гэсэн. Тэгээ би нэг тийм шээнээс арай дээр зэрэглээл нэг тийм вебсайт юм байна гэсэн чинь нөө юм байна. Энэ л материал амар хөөрхөн юм байна. Тэгээд ийм юм байна. Левчигний энэ хэсэг нь тусдаа заяо. Давхар гэсэн үг. Энэ хараа ийм нэг юм кашлог. Би ч одоо би таад юунд хийж явдаг байснаа харуулах уу? Энэ хараа. Би урд нь нэг энэ миний нөгөө нэг сурмуусны клиент нөгөө үйлчлүүлэгч нарт өгдөг байсан ийм удахгүй. Би ер нь бол нэг ийм кашлог иймэрхүү юм одоо авах дуртай биш гэх юм уу нэг юм жижиг сажиг юм ер нь жоохон цуглуулах дурггүй байхгүй юу. Тэгээ би одоо албар кошлоггүй явж ирсэн ингээ боддоо. Энэ иймэрхүү удандаа л ингээд ойр зур уруулан бодог юм аяга цөөхөн дэждэг гэсэн. Энэ ихтэй бас айгүй хөөрхөн л тоо. За тэгээ би ингээд finally албис нэг кошлогтой боллоо. Нэг бүгдээрээ харцгаая. Энэ айгүй хөөрхөн байсан. Йоо so cute. Энэ хараа лаг эмхтэй л юм байна. Oh wow. Oh nice. Энэ тэгээ бүр цахилгаангүй ингээд юугаар ингэж харагддаг юм байна. Ямар юу сорончтой юм уу? Ямар хөөрхөн. Twinkle Little Star гэсэн алтлаг өнгийн бичгтэй харагдаж байна уу? Nice. Маш гоё юм. Энийг бас би амар удаан хүлээсэн. Энэ болохоор хавчаар заяа. Шүй, nice. Энэ арай ийм гоё мөнгөлөг өнгийн юм авчаар. Энэ угаасаа миний үсэнд ямар хатуу юм бэ? Энэ одоо за шинэ болохоор жоохон. Би одоо үсээ энэнгээр боч шүүд. Тэгэхгүй л. Зэ одоо бүгдээрээ шүү те. Хувцаснуудаа би шууд нэг нэгээр нь ингээд юугаад гаргаад тэгээд дор нь өмсөд харуулж явъя. Nice. Харагдаж байна уу? Хөрх юм шүү. Хөрх юм шүү гэж би харахгүй л юм даа тэгтээ. Энэ тойлонд харъя. Харагдахгүй наа. Гэтэ гоё эвтэх юм байна. Nice. Энэ жижигхэн нугасаа надад зүгээр. За энийг хайчи. Йой, та нар бэлэн үү? Царалан. Йой, nice. Энэ бүр хайр гацтай. Би одоо бичлэг хийж байгаас хийж байгаа юм байна. За би биш те. Энэ пижак шиг blazer юм том юм oversize хэмжээтэй юм одоо пижак гэдэггүй юу гэдэг штеп. Blazer гэдэг үлээ те. Энийг би яагаад авсан бэ гэхээр надад ийм пижак байдаггүй байхгүй юу? Би бараг араас нь харагдахгүй энэ за ийм юм байна. Энэ ер нь бол надад таарах юм байна. Яг таарахаар харагдаж байна. Материалнаас гоё юм байна. Nice. Элдүүд бол өнөр авахгүй. Тэгээ гоё хөнгөн материалтай юм байна. За одоо би энийг өмсөд үзье. Энэ Mac өмсөж жагаад энийг өмсөд үзүүлээ. Одоохоо. Хөө энэ пижакийг ийм баадын дээр өмсгөр зүгээр юм тий хардаа. Ийм цулгой. Яг ингээд энэ хэсэг ингэр нь нэлээд юм нөгөө цулгой тийм түрүүний Mac-ын дээр өмсгөр жоохон тийм нүцгэн харагдаад байгаа юм. Ингээд өмсгөр зүгээр газ. Тэг ер нь дайггүй болоод байгаа юм шүү тий. Юу гэж бодож байна? Энэ ер нь тийм юу юм байна? Нэг зузаан материалтай биш болохоор ер нь тийм хавар намар да өмсгөлэх зүгээр юм шиг байна. Хавар намар зундаа өмсөл зүгээр юм шиг байна. Өгөл бол яг өмсгөж жоохон юу гэж магадгүй. Жиндэж магадгүй мэн. За энэ бол маш nice. Тэгээ би энэ юуныхаа энийг авсан гэх модельд нь яаж харагдаж байсныхын зургийг нь ишээ оруулчих зөө. Тэр охин бодвол гоё харагдаж байсан. За nice. Хөрхөн маастай. Тэр нь угаасаа ханцан мэнцэн үрдлэг ингээд таарж байна. Тэр нь ийм юм байна. Энэ угаасаа Yes Style гэдэг энэ вебсайт чинь дийлэнхтэй ер нь ийм юу юм байна л да. Аз ийм бүтээгдэхүүнүүдийг төлхөө зардаг нэр юм шиг санагдаж байна. Тэгээ тийм болохоор гоо сайхан ч гэлтэхгүй угаасаа хувцснууд нь хүртэл ер нь нэг ийм юу юм байна. Аз өмсгөлтэй байна. Тэгэхээр ингээд яг
гой тохирж байгаа юм байна. Nice. За дараагийнх нь хувцсыг харъя. За энэ бол час улаан өнгөтэй. Миний микрофон ажиллаж байгаатай тийм час улаан өнгөтэй юм гоё цамц байгаа. За энийг харъя. Яа, so nice. Энэ бүр яг таарчжээ. Ямар гоё өнгөтэй юм бэ хардаа. Ханд юу новшин мшиг нь харалтаа. Nice. Йой. За би одоо өмсөд харуулъя. Энэ бүр яг надад таарчжээ. За энэ цамц бол надад үнэхээр таалагдж байна. Угаасаа би юм юу амар санагдсан байхгүй нэг тийм. Дана би чи ер нь бэж юм уу? Ер нь нэг тийм жоохон сул өнгөтэй хувцснууд ер нь бол төлхөө өмсөд байсан. Тэгээд Christmas болж байгаа болоод ч тэр юм уу мэдгүй ер нь зүгээр нэг юм тод өнгийн хувцс өмсмөр санагдаад. Тэгээд ялангуяа надад улаан өнгө зөгтөгч юм шиг санагдаад тэгээд би энэ улаан өнгийг сонгосон байхгүй юу? Ялангуяа Christmas-аар одоо өмсөд бол бүр яг гоё юм байна. Nice. Айгуу өргөн санагдаж байна. Артмор нь бүр надад яг тохирж ин зөв яг таарж байна. Энд чинь ямар юм бэ? S size байсан. Яг үндэ би жоохон түрүү нөгөө яг өдрөө хоолоо идсэн байхгүй нилийн идсэн тэгсэн чинь миний ингээд энэ гэдэс хэсэг жоохон ингээд бомбоогоод байна. Тэгээ бусдаар бол fine. За дараагийн хувцас. Энэ баг угаасаа сүүлийнх баха. Хувцснууд яагаад ингээд барихаар надад бүр амар том харагдаад байгаа юм болоо. Өөрөө араас нь харагдахгүй байх юм. Би хавцаа тавах. Йой, материал хайр хүй. Йой, nice. Энэ бас л яг л угаасаа яг л гоё орж ирэх юм байна. Энэ бүр ямар гоё материалтай. Энэ нөгөө юу шиг юм биш. Бараг юм ноолуур шиг юм зөөлөн материалтай. Тийм гоё унсан. Тэгээ бас үнэр авахгүй. Энэ зарим хувцснууд чинь нэг тийм сонин үнэртэй дэдэг шиг нэг тийм яг хими үнэртэй дэдэг. Тэгсэн чинь энэ бүр үнэр алга хүй. Энэ товч өмчийг нь хардаа ямар хөөрхөн юм бэ? Би ямар хөөрхөн юм захиалаа вэ? Йоо. Яа. За энэ бас яг хайр угаасаа. Яг л дахиад энэ хараа энэ юу би чи ер нь жоохон мөч богонтой хүн шүү дээ. Ер нь жоохон юмнууд урттаад байдаг байхгүй. Тэгсэн чинь энэ ханцын бүр яг таарч надаа хараа. Тэг өнгө нь бас айгуу гоё юм байна. Би ер нь ойрын үедээ ийм өнгө нь айгуу дуртай байгаад байгаа. Тэгээд энэнгээрээ юм нөгөө юм юу биш, бариу биш ингээд юм сул. Тэгэд энэ дотроо нөгөө төрөний авсан нөгөө цагаан майка бас ингээд өмсөд энэ хэсгийг жоохон далдалчмаар юм байна. Энэ хэсэг нугасаа гурвалжин гэртээ болохоор энэ хэсэг нь ингээд юм юутэй. Жоохон орхоо. Тэгэд айгуу гоё дулаах юм байна. Nice. Тийм гоё сул юм байна энэ өнгөөр. Миний энэ кашлок бол бас үнэн хөөрхөн байлаа. Бараг энийг бараг ингээд дэлгэр мэлгэрхтэй бариавчмаар юм шүү. Жижигхэн цүнх болгоод чиг шиг. Яа. За nice. Одоо манай өрөөнийхэн гарч ирээд энэнгөр хэмнүүдаа зэгцлээд гэрлэг авна гэсэн тийм болохоор түр бичлэгээ зогсооч юм. За ёо ямар ч байсан дууслаа. Тэгэд ер нь энэ цамц надад баг улаанаас илүү их таалагдаад багш байна. Айгу тухтай. Дээрээс нь яг ингээд миний өнгө байгааз тэг хараа ийм гараа ингээд өргөнгүүд ингээд гоё юм оверсайз юм том харагддаг. Тэгэд дэштэй тэг энийг ингээд юу яцсан ч болно. Ингээд задгаа тавьсан ч болно. Халан малын өдөр бол тий. Nice. За ер нь авсан юмнууд маань надад амар их таалагдлаа. Маш их таалагдлаа. Тэг ялангуяа энэ бас айгу хөөрхөн юм байна. Хараа энэ бас ер нь ийм өнгөнд бүр яг дурлцлаа бүр юм бэж өнгөнд. Тэг энэ хараа би дотор нь ингээд хоёр уруулын бодлоо яцсан ингээд. Тэгээд над шиг мартамхаа хүн болвол заримдаа ингээд цахилгааныг нь хаахаа мартаал тэгээд цүнхэн нөгөө юмнууд чинь ингээд унж мунаад байдаг. Гин тэгэнгүүт өөрөө юм автоматар ингээд юм соронзоор ингээд наалдаад хаагдчихдаг болохоор өстө хөрх юм байна. Та нар энийг яагаараа за энэ хэдийн евро вэ? Энэ айгу хөрхэн байсан 2 3 евро вэ? 4 евро вэ? 4 евро байсан баха. Айгу хөрхэн юм байна. 4 евро гэдэг чинь ер нь бусад иймэрхүү кашлакуудтай харьцуулахад ер нь бараг шэйний үнэ байгаа байхгүй айгу хямдхан тий. За тийм байна. Нистаг таалагдаад. За тэгээд би та нартаа нөгөө нэг хэлжсэн шүү дээ тий. Миний нэг одоо бяцхан бэлэг байгаа. Яагаад гэхээр нөгөө нэг энэ инфлюенсер програмд орохоор миний өөрийн гэсэн юм юу гэдэг юм бэ л да. Одоо хүнлэлтийн кодыг үүсгэх боломжтой байдаг. Тэгээд хэрвээ та нар одоо YesStyle гэдэг энэ вебсайтаас юу ч худалдаж авсан бай. Миний энэ CHIM 1996 гэдэг энэ кодыг хийх юм бол 5% хөнгөлөлт авах боломжтой. Нийт одоо үнийн өнгөөсөө 5% судах одоо хасуулна гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ кодыг мань та нар ашиглаад тэгээд 5% хөнгөлтөө аваарэ. За тэгээд дээрэс нь одоо би өмнө хэлжсэн шүү дээ тий. Айгу надад таалагдсан юм нь энэ YesStyle одоо шинэ жилийн урамшуулал гэдээ байгаа. Ер нь нэг л урамшуулал юмнуудыг маш идэвхтэй зарладаг. Тэгээ саяхан Black Friday гэж нэлээд хямдарсан. Одоо олонгууд шинэ жилийн хямдрал нь үргэлжилж байгаа юм байлээ. Би одоо энэ вебсайтын юг оруулчихъя гэж бодож байна. Screen recording-ийг тэгээд 60% хүртэл шинэ жилийн урамшуул гэдээ зарлчихсан байгаа юм байна лээ. 20 евроны нөгөө нэг гой юмнууд чинь 10 евро өнтер болоо те тосмос юмнууд бол нэлээд хөрхэн хямдарсан байгаа юм байлээ. Тэгэнгүүт энэ хямдралаас гадна миний энэ хөнгөлөлтийн 5% одоо дискаунт болвол тэр вебсайтны цаанаасаа санал болгож байгаа хөнгөлөлтөн дээр нь нэмээд
5% хөнгөлөх боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр гоё гаас тээ. Тэгээд энэ 5% хөнгөлөлт бол одоо миний зүгээс та нартаа өгч байгаа бяцхан бэлэг юм аа. Тэгээд тийм болохоор энэ бэлгийг маань хүлээж аваарэ. Энэ кодыг маань ашиглаарай. Чи 1996 шүү. За би тэгээд анх энэ нөгөө бөглж байхдаа ерөөсөө тэгээд юу яахгүй нэг үг болон тоо гэсэн байхгүй. Тэгэхэд би тоо гэхэр нь мэдгүй ягаад ч юм бүр ингээд шууд төрсөн хонд хийгээд насаа нөгөө нэг юм онгоо гэх юм нэг юм байдаг штэ ингээд чи хэдэн хонд төрсэй гэхээр нэмэгтэй хүн насаа нугаад хэлэхгүй эмэгтэй хүний насыг асууж болдгүй молдгүй гэсэн. Тэгвэл имэйл чинь юу юм гингүүд хүрэл чимэг 1996 антер гэж шууд оноороо мэйл нийцэн байдаг гэдэг нэг юм онгоо ч юм нэг юм үг яваад байдаг штэ. Тэрэн шиг нэг хинээдтэй 1996 гэдэг код өгсөн чинь тэгээд тэр код маань тэр чигээрээ ингээд баталгаажаад ийм одоо урамшууллын кодтай болчихсон. За тэгээд тийм байна. Дээрэс нь нэрээ одоо YouTube суугтай ч юм уу те эсвэл Instagram, TikTok аль нэгэн дээрээ та ер нь нэлээд олон дагагчтай болвол энэ бас энэ Yes Style-ийн инфлюенсер програмд нь та бас юу ч гэсэн хамрагдаад үзээрэй заяа. Хамрагдсан бол бас айгүй олон давуу талтай юм байл. Би тэгээд энэ бичлэгийн доор description дээр нь линкийг нь оруулчихъя. Тэр энэ инфлюенсер програмын тэрүүгээр таад маань дамжаад ороод бүртгүүлээд юу ч гэсэн бас туршаад үзээрэй. Тэгээд ер нь айгүй хөөрхөн вебсайт. Надад бүр одоо амар таалагдаад байгаа. Би тэгээд хувцсууд нь ер нь бол би ингээд одоо үзээд энэ миний материал ингээд амар гоё байгаа байхгүй юу. Тэгснэ бас айгүй боломжийн үнэтэй. Энэ энэ төр бол нөгөө Shein Meni эвгүй материалтай хувцснуудыг бодвол бүр хэд дахин 80 угаасаа яг ингээд дэлгүүрт зарагддаг л яг л хувцтай адилхан материалтай юм байна л да. Тэр надад амар таалагдаж байна. Тэгэхээр явандаа бас яг 100-ны юм худалдаж авч магадгүй. Тэгтээ ер нь бол би яг 100% sure одоо 100% баталгаатайгаар ямар ч хийсэн гоо сайхны юмудаа бол би яг яалтчгүй Yes Style-аас авах юм бэлээ. Угаасаа энэ хавцаа би Аз бүтээгдэхүүнүүдэд хайгаад болохгүй олсон ч угаасаа ер нь нэлээд үнэтэй байдаг учраас гоо сайхныхаа мөдөг бол Yes Style-аас аваад явах юм байлээ. За тэгээд би энэ линк микийг ингээд энэ доор оруулчих та нар маань ороод үзээрэй. За тэгээд өөр юу вэ? Ямар ч гэсэн ингээд пакэжээ задлахгүй 2-3 хоног хүлээгээд ашгүй нэг юм өнөөдөр задлж ингээд шинэ хувцас мовцсон өмслөө бөөм баяр. Тэгээд та нарт маань ер нь аль нь илүү таалагдж байна? Аль хувцас нь илүү таалагдсан байна? Тэрийг комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд шинэ жилийн орой тэр цамцаа өмсөх болно гэж бодож байна. За тэгээд энэ бичлэгтэй маань хамт байсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр надад нэг дуулгах маш гоё мэдээ байна. Яг одоо намайг энэ бичлэгээ рекорд хийгээд байж байх хооронд миний subscribers 19994 болсон байна. Тэгээд удахгүй бүгдээрээ 20,000 болох нэ. Маш их баяртай байна. Тэгээд за олон юм яриад байхав те угаасаа ингээд яг контент хийж байгаа хүмүүст биднэрт яг энэ subscribe хийх, комент бичих, бичлэгийг маань шеэрлэх, лайк дарах гэх мэтчлэн иймэрхүү юмнууд бол маш том дэмжлэг болдог шүү. Тэгээд хэрвээ та энэ миний бичлэгүүдийг ер нь үздэг те хараахан subscribe дараагүй болвол дарахаа битгий мартаарэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Дараагийн бичлэг байна уу? Тэрний дараагийн байна би бүр хамгийн удаан хүлээсэн маш сонирхолтой бичлэгээ оруулах болон тэр юу вэ гэхээр би ер нь яагаад анх YouTube суваг нээсэн бэ гэдэг маш сонирхолтой та дэнд төсөөлж байгаагүй айгуу жоохон инээдтэй гэх юм нэг тийм түүх байгаа. Тэгээд тэрийг би та нартайгаа удахгүй бичлэгээрээ шинэ жилээс өмнө ямар ч хуваалцах болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.